Hi guys. Өнөөдөр параг дээрээ үзэх бичлэгээрээ урьж байна. Парагийн хамгийн гоё үзэж болох газруудаар хамтдаа үзэх гараа. За бүгдээрээ сайн уу. Чехэд улаан өндөгний баярын амралт болж байна. Ер нь улаан өндөгний баяр тэгээд Крисмсээр ингээд төв талбайтай юм букетүүд засчдаг. Энэ болохоор яг Чехийн төв гудам байгаа. Чехийн Праг хотын. Тэгээ улаан өндөгний баяр нь болохоор яадаг баяр вэ гэхээр Христийн нас бараад дахин амилсан өдрийг тэмдэглэдэг баяр юм байлээ. Тэгээд өндгийг янз бүрийн өнгөөр ялангуяа улаан өнгөөр будаад тэгээд хүүхдүүдтэй өндгөн шихлаад юм тулааны хэлбэртэй шихлаад энэ төр бэлэглээд эсвэл цэцэрлэг түрээлэнд нуугаад өөрсдөр нь олуулаад тэгээд Чехэд болохоор эрэгтэйчүүд ийм бургасан тийм уяад эмэгтэйчүүдийг оруулгаж маруулгаад идэм билээ. Энэ бол Чехийн стрит борцог гэх юм уу? Тэгээд нэг юм сахарлаг гурлийн байдیں۔ Одоо болохоор би хүслийн гүүрэн дээр ирсэн байна. Тэгээ хүслээ шивэнж харуулж байна. Энд хүмүүс ингэж бүр хүслээ шивэнсээр байгаа тэр нэг гар тавьдаг хэсэг нь цайрцсан байгаа. Тэгээд дулаахан өдөр байсан болохоор айгүй их хүнтэй байсан. Бас нөгөө баярын амралт болж байгаа болохоор жуулчд ихтэй байсан. Би энд очиж харуулж чадаагүй ч гэсэндээ парагт ирвэл үзэж болох гоё газруудын зураг локейшнийг оруулчихъя. Тэгээд та хэд өөрсдөө ирээд үзээрэй. Энэ бүгд доор тохиолдсон.